Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Улаанбаатар их сургуулийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Улаанбаатар их сургуулийн дэд захирал, түүхч, доктор, профессор Содномын Цолмон оролцож байна. Та сайн байна уу та? Сайн байна уу. Цолмон багш та Алтан хааны үеэр тийм ээ Монгол улсын Алтан ордны улс гэж байсан. Энэ чиглэлээр доктор хамгаалсан, 40 жил шинжлэх ухааны академид ажилласан, дандаа түүхийн багш хийсэн, судалгаа хийсэн. Тэгээд хоёулаа өнөөдөр ер нь нэлээд ийм зарим асуудлуудыг тодруулмаар байгаа. Ялангуяа Чингис хааны үеэс энэ Манжийн одоо хаан гэж ярьдаг тийм ээ. Энэ үеийг хооронд ер нь гол юу болсон үйл явдлуудыг дурдаад тэгээ зарим асуудлуудыг тодруулах гэж таныг урьсан их баярлалаа. За. Тийм миний хамгаалсан сэдв бол Галдан бошх тааны сэдвээр хамгаалсан. Их судалгаа хийж байгаа үе маань бол бас их Монгол улс тэгээд Алтан ордны улсын үе л дээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ манай Монголын түүх бол бахархалтай өгөөд бас сургамжтай түүх. Одоо түүхэндээ дэлхийн 2 том их гүрнийг байгуулж явсан. Бас өөртөө одоо эв түнжингээ хагарч бусдын одоо эрхшээлд орж 200 гаруй жил явсан ийм одоо түүх байгаа. Тэгээд одоо нэг бахархлын үе маань бол одоо дэлхийн 2100 гэж байхад 200-ыг Монгол гэдэг нэрээр нэрлүүлсэн. Одоо энэ үе бол яг Монголын эзэнт гүрний үе байгаа. Чингис хаан 1206 онд Тархай Бутархай байсан монголчуудаа нэгтгээд их Монгол улсыг байгуулсан. Тэгээд 2012 онд их Монгол улсыг байгуулсан 800 жилийн ойг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаас одоо тогтоол гаргаж дэлхийд даяараа тэмдэглэх юм тогтоол гаргасан. Тэгээд тэр ч утгаараа бол одоо энэ яагаад ийм тогтоол гаргасан гэхээр Чингис хаан болоод түүний залгамжлагч одоо монголчууд дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж энэ улсын одоо ойг тэмдэглэх хэрэгтэй тэгээд 2005 онд Бонд холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Бонд их Монгол Чингис хаан гэсэн үзэсгэлэн гарсан. Дараа нь Австри улсад үргэлжилж гараад дараа нь Унгар улсад үргэлжилж гарсан. Тэгээд мөн Монгол улсад маань их Монгол улсын 800 жилийн ойг бол маш өргөн хүрээнд одоо тэмдэглэсэн. Тэгээд энд бол маш олон тооны ном судалгаа гарч хэвлэгдэж олон нийтийн хүртээл болсон. Тэгээд энэ Монголын эзэнт гүрний түүх маань өөрөө маш олон орны түүхийг хамарж байгаа учраас Монголын одоо түүхийг маш олон орны эрдэмтэд судалдаг. Зөвхөн Монголын биш. Зөвхөн одоо Алтан ордны улс дэлхийд даяар Монголын түүхийн одоо судалгаа хийдэг эрдэмтэд хэд одоо хэдэн зуун мянган номыг одоо хэвлэж гаргасан байдаг. Тэгээд энд бол эрг сайнаар үнэлсэн дэлхийн одоо улс төр, эдийн засаг, зам харилцаа, зэргийн зохион байгуулалт энд одоо оруулсан хувь нэмрийн өндрөөр үнэлсэн ийм зохиол бүтээлүүд байхад бас одоо байлдан давуулын шүүмжилсэн, эвдэж буснуулж ирсний илүүтэй дурьдсан ийм зохиол бүтээлүүд ч одоо бас байдаг. Дан одоо тэр тухайн судлаач хүний өөрийнх нь одоо үзэж байгаа өнгө хандлаганаас болоод тэр зохиол бол одоо бүхэлдээ ямар байх вэ гэдэг нь зарим нь бодтойгоор одоо байлдан давуулын үед бол устгас сөнөөсөн соёлын үнэт зүйлс хүний одоо Алтан аймаг үе болноороо өргөцсөн үнэн. Гэхдээ монголчуудын тэр эзэнт гүрэн байгууллага эхний 40-50 жилд энэ одоо эрдэнэ сүйтгэх үйл ажиллагаа болсон болоод одоо 200 гаруй жил оршихдоо 150 жилийн түүнээс их зүйлийг одоо бүтээж үлдээсэн байна. Дэлхийг бол нэг одоо Евразийн тал нутгийг бүхэлд нь холбоод одоо өрөнд орны ард түмнийг бие биенийгээ танин мэдэх одоо аль нэг орны одоо онцлог зүйлийг одоо худалдаа өртөөний замаар бол бие биенд нь мэдүүлэх шин технологи, шин мэдээлэл, шин үйлдвэрлэл нэг харилцан одоо солилцох ийм өргөн одоо боломжийг бий болгож өгсөн. Түүнээс гадна бол энэ одоо мэдээллийн систем болсон энэ одоо өртөө нь бол зөвхөн одоо хүн яваад авах биш одоо их хаадын зарлиг одоо засаг захиргааны үүргийг давхар гүйцэх зарлиг тарлаа буцаад эргэж хариу мэдээ ирлээ засаглалын үүргийг гүйцэтгэв. Элч төлөөлөгчд одоо гадаад харилцааны одоо олон орны
элч төлөөлөгч нар нааш цаашаа явж байна. Одоо юм шашны одоо миссионерүүд ламнар одоо нааш цаашаа явж байна. Мөн худалдаачид тэгээд энэ одоо олон хүн нааш цаашаа явахд бол хоорондоо мэдээлэл солилцдог. Бие биендээ одоо хаана ямар улс орнд юу болж байна гэд дэлхийг одоо холбож исэн ийм том одоо мэдээллийн систем гэж ингэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэр тухайн одоо өртөөний буудал угааж исэн хүмүүсийн зочид буудал одоо шуудан харилцаа тэр бүх юмны их усүрийг ямар ч гэсэн одоо монголчууд бас одоо өөрийнхөө тухайн үеийнхаа төвшөндөө хүрсэн ийм хэмжээний юг одоо тохиолж чадсан гэж ингэж үздэг. Та энэ 21 зууны хүн төрөлхтний календар хөтлөөд ихсэн 21 зууны 2-ын монголчуудтай холбоотой гэж хэлж байна тийм үү? Тэр 200 жилийн эхний 50 жил нь байлдан дагуулалт галан хятад хүчний тэмцээн болсон бол сүүлийн 150 жил нь бүтээн байгуулалтын хөгжил дэвшлийн 150 жил байсан гэж. Тэгэхээр Чингис хаан 1206 онд өөрийн хаан гэж өргөмжлөө тийм үү? Тийм. Тэгээд 12 оноос Их Монголыг байгуулагдсан гэж үзээд нь шүү дээ. Гэхдээ Их Монгол улс нь 1206 онд байгуулсан. Өөр анх одоо хаан суусан бол 1189 онд Хамаг Монголын хаан суугаад өөрийнхөө одоо эцгийн захирж ирсэн тэр нэг Монгол аймгийн хаан суугаад тэгээ бүх монголчуудаа нэгтгэсэн нь бол 1206 онд Их Монгол улс. Тэгээ эхний одоо дөрвөн хаанууд бол хар хорим нийслэлтэй Монгол улс байгаад айшмаар одоо хэдийгээр одоо нөгөө Их Монгол улсын хаан байсан боловч Монголын эзэнт гүрний үндсийн нь Чингис хаан өөрөө тавьсан. Үр хөвгт нь бол залгамжлаад одоо Солонгосын хойгоос Персийн болон хүртэл одоо өмнөд талаагаас хоошо одоо Орос, Европын газрын дундад тэнгис хүртэл баг тэр газар нутаг бол монголчуудын эрхшээлд одоо орсон. Энийг нь бол Монголын эзэнт гүрэн гэж ингэж хэлж байгаа. Ингээд 17 жилийн туршид монголчуудыг 1189 онд монголчуудыг нэгтгэгдсэн байсан байна тийм. Тий, Хамаг Монголын ханилаг гэх. Хамаг Монголын ханилаг гэдэг юм аа. Тэгээд одоо тэр бол энэ тэр үеийн газар нутаг бол одоо энэ Алтай нуруу яаж ямар хэмжээнд байсан? Хамаг Монголын ханилаг бол одоо энэ 3 голын сав газар одоо баруун зах нь бол орхон гол хуржсэн. Тэгээд энэ Сэлэнг туул энэ хамгийн төв хэсгээр байсан нь бол 3 голын ингээд. Их Монгол улс маань болохоор Хятадын цагаан хэрмээс байгаль нуур, Хянган нурууноос Алтай нуруу давтлах энэ өргөн удам нутагт. Тэгээ эзэнт гүрэн маань болохоор сая миний хэлсэн Солонгосын хойгоос Персийн болон хүртэл гэдэг. Тийм. За тэгээд энэ хугацаанд мэдээж таны сайн ярьсан зүйлээс гадна Хятад Монголын харилцаа Хятад өөрөө улсаараа хизээ яаж бий болсон, дараа нь тэр Манж гэдэг улсын дор бид ингээд бүгдээр нэг дор орсон энэ тухай та ярьж өгөөч. За Хятад улс бол одоо угаасаа одоо манай мөнхийн хөрш. Одоо тэр тухайн үед 13 дугаар зууны үед бол одоо Умар Далтан улс яг Хятадын нутаг дээр бол Умар Далтан улс гээд одоо манжнэрийн дээд өвг зөрчин нар одоо хойд Хятадыг эзлээд Умар Далтан улс гэдгийг байгуулсан байсан. Тэгээд Өмнөд Сүн улс гээд одоо Дайли гээд хэд хэдэн хуваагдсан тийм том улсууд. Өмнөд Сүн улс. Сүн улс. Тэгээд тэр нийслэл нь Ханжоо гээд одоо өнөөдрийн Ханжоо хот хэвээрээ байж байгаа. Тэр торго дурдангийн их өсөр болсон тэр газар гээд. Тэгээд энэ зөрчин угсааны одоо аймагуд Умард Хятадын хойд хэсгийн Хятадын нийслэлд авчаар Сүн улс одоо Умар Далтан улс хоёр бол хоорондоо зөрчилтэй одоо Сүн улс болохоор өөрийн газар нутгийг чөлөөлж авах, Алтан улс болохоор өөрийн ноёрхлыг барьж авах ийм одоо хоёр талын тэмцэлтэй байж. Тэгээд Алтан улс бас өмнө тийшээгээ тэмцэлтэй байгаа зогсохгүй. Умар зүг рүү одоо нүүдэлчтэй бас одоо байнгын сөргөлдөөнтэй байсан. Алтан улсын хаан нь тэр үед. Алтан улсын хаан нь хэд хэдэн одоо хаан байсан л да. Алтан тэр улс маань бол нөгөө 1115 онд байгуулагдаад тэгээд одоо Хамаг Монголын Хабуул гэдэг одоо Чингис хааны одоо өвгөн Хабуул хаан бол Монголын нууц товчонд нөгөө Хабуул хаан Хамаг Монголын мэдэн ав гэдгээс эхлээл хүмүүс Хамаг Монгол гэж ингээл ярьдаг. Гэтэл нөгөө зарим одоо судлаачид бол энэ Хамаг Монгол гэж байгаагүй зүгээр л бүх монголчуудаа мэдэн ав гэсэн юм аа. Тэгээд энэ бол Монгол улс гэж байгаад энэ одоо жижиг Монгол улс маань бусдыгаа эзлээд аваад бүр том болохоор их Монгол улс болсон юм аа гэд бас ийм одоо саналыг төлөвшүүлдэг. Чингисээс өмнө Хабуул хаан энэ Алтан улсыг тэр чигээр нь эзэмсэн байсан байна тийм үү? Хабуул хаан эзлээг нөгөө Алтан улс маань хойд Хятадыг эзэлсэн. Тэгээд одоо Хабуул хаантай бас байлдаад
одоо байн одоо монголчуудын нутагт одоо 3 жил тутам давталж ороод цэрэг ирчүүдийн алаад одоо Агт морийг булаагаад ингээд одоо Чингис хааны өвгдөөс та хаадыг авчиж олзолж авч модон илчгэнд хадаж одоо татар аймгаар дамжуулаад худург болъё гэж хуурж аваачаад одоо модон илчгэнд хадаж энэ одоо тарчлан зовоож алж миний өшөөг аваарай гэж ингэж хотуулдаа захиж байсан ийм үйл явдлууд бол болдог. Тэгэхээр энэ яагаад юм бэ нөхөр нэгдүгээр тул дээр одоо умард хятадын нутаг тэр одоо энэ Гансү дундад Шинжааны нутгаар ингээд торгоны их зам бас явж байгаа. Тэгээд нүүдэлчид бол бас одоо чөлөөтэй худалдаа хийх одоо сонирхолтой. Яагаад тэгэхээр бүгдээрээ одоо нүүдэлчин амьдралтай улсууд бас дундад Аз руу худалдаа хийдэг боловч бас өмнө зүг рүүгээ одоо худалдаа хийх. Өөрөлдөл хой тал руугаа бол худалдааны юу байхгүй. Одоо нөгөө Сибирийн бараг эзэнгүй шахуу ийм газар байсан. Гэтэл дундад Аз хятад хоёртой одоо худалдаа хийх ийм сонирхолтой. Тэгэхэд Алтан улс бол умард хятадыг эзэлж авчаад монголчуудыг бас одоо нэгэнт ингээд хойд хятадын эзлээд авсан юм чи Монголыг бас эзлээд авахд санаа бол байсан. Тэгээд худалдааны одоо харилцаа юм хийх гэхээр бол нөгөө 50 замаар худалдаа хийх юм боломж олохгүй байсан учраас монголчууд бас үе үе довтолж орж одоо хүчээр юмд булааж авч ирсэн бол тэд нар ч гэсэн эргэж монголчууд руу өөртөө товтлуулахгүй тулд нөгөө цэрэгээр Агт мордын одоо бас хорох ийм одоо үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд Чингис хаан 1189 он тий. Тэгэхэд энэ Алтан улс энэ хоёрын харилцаанд ямар өөрчлөлт байсан? Энэ үед бол одоо монголчууд бол хоорондоо нэгдэж улсаа байгуулах гэд монгол аймагуд нь хоорондоо тэмцэлдэж явах үед бол зөрчлийн Алтан улс бол бас хамаг Монголын одоо хааттай холбоо тогтоох зарим үед бол бас тайван харилцаа тогтоох өдр Сизүн одоо Алтан улсын хаан Сизүн нэг одоо хаан үргэлжлэх ёслолд бол Хабул хаан өргөдөн очсон байгаа. Тэгээ энийг бол Эрдэнэтэд энэ хоёр улс бол одоо нэгнийхээ хаан өргөмжлөх одоо төрийн ёслолд урьж яах гэдэг бол одоо энэ ч зэн оршиж байсны одоо бас нэг гэрч юм аа гэд. Тэгээд тэр одоо хаан өргөмжлөх ёслол дээр очиход бол Хабул хаан ч өөр их болгоомжтой очсон юм шиг нэлээд сайн бие хамгаалах зэрэгтэй. Тэгээд бас одоо хортой идэ өгч магадгүй гэдэг юугаар бол тэр Рашид эзний Перс сурвалж дээр бичснээр бол хоол унд идэж байгаад тэгэл байсгээд нөгөө голын усны чумбаад нөгөө одоо дотроо ингээд цэвэрлээд байсан. Идэж уусан юм гаргаад цэвэрлээ. Тэгээд Хабул хаан бол нэг толгой мүлчхийн одоо хугацаанд бол усны дор байж чаддаг ийм одоо хүн байсан гэд. Тэгээд гарч ирээ согцсон дүр үзүүлээд тэр Алтан улсын хааны одоо сахлаас нь ингээд атгаад ингээд одоо өөрийнхөө тэр нэг дургуутсаж авдаг үг зүгээр согцсон дүрээр одоо үзүүлсэн гэд. Тэгээд нөгөө шадар түшмлүүд нь бариад авахт нь за хэрэггүй нөгөө нэг Алтан улсын хаан нэрээ одоо хэрэггүй зүгээр хүн яг жоохон сохтой зоригчих гэд. Тэгээд яг энэ нөгөө төрийн ёслол дуусаа буцаад явахт нь араас нь цэрэг явуулаа бариад иргээд. Тэгэхэд бол Хабул хаан одоо бие хамгаалах цэрэгтэйг бол зугтаж чадсан байгаа. Тэгээд ер нь бол бас өмнө нь монголчууд одоо тэр Хабул хааны үед, Хотуул хааны үед байлдаад Алтан улсны гэрээ хийгээд бууж өгсөн гэрээ одоо тэр цайзнаас хойш бол 27 одоо цайзыг өгье жил болгон одоо амуу бодоо өгье манай хил хязгаарыг битгий одоо товтлооч гэсэн юм одоо хилцээр хийжсэн эдгээр тэмдэглэлүүд 1147 онд. Тэг за ингээд Чингис хаанаас өмнө хилцэж оролдож ирсэн. Тэгээд Чингис хаан бол 1206 онд хаан болсныхаа дараа юун төрөө одоо өвгдээцийн одоо өшөөг авна. Өшөө бас тэр одоо олон удаагийн товтлж ирсэн юугаа одоо хариулах зорилгоор хамгийн анхан одоо байлдан давуулыг тавал Алтан улсыг байлдан давуулсан гэдэг. Тэр үед цагаан хэрэм байсан. Байсан. Цагаан хэрэмнээс урагшаага Алтан улс байсан. Тий. Тэд Алтан улсуудын нүүдэлчдээс хамгаалж тэр хэрэмийг байгуулсан. Тий. 1100 онд ч юм уу тийм үү тэр хавь. Тий одоо ер нь 1100 оны хавьдаас эхлээд тэр шорон хэрмүүд байгаад тэгэл үе үе нэмэл тий дараа нь Мин улсын үеэс тэрний хойгуур байсан энэ Тангадын улсыг хойгуур цагаан ярмынхаа бас ингээд дотор талд одоо өнөөдрийн нөгөө Нинсэ хот байхгүй хотон одоо Шинжааны тэр одоогоор бол одоо бидний урдуур баруун урд талаар байгаа тийм баруун урд талаар тангууд цааталд нь байгаа энэ тангууд улсыг ихэнх Чингис хаан довтлоод дараа нь Алтан улс руу өөрөө давтсан гэж. Тэгэхээр тэр нэг өглөө болгон тангад улс байгааг сануулжээ гэдэг нь ямар учиртай вэ? Алтан улс байгааг сануулжээ гэдэг нь ер нь бол тэр хэд хэдэн ерөөсөө Алтан улс байсан үеийнхаа туршдаа ер нь хоёр улс маань
одоо байлдаж байсан учраас энэ Алтан улсыг Чингис хаан өөрөө одоо байлдан дагуул 11 онд довтлоод 1215 онд бол нийслэл Жөндөөгийн эзэлж авсан. Одоо тэр Мухлай жанжин одоо Чингис хаан хамаг одоо бүх жанжтаа дагуулад 1215 онд эзэлж авахд бууж өгсөн. Тэгээд асар их дагуурс одоо юм дайны төлбөр болгож өгөөд тэгээд Чингис хаан өөрөө буцаж ирээд зарим жанжтаа бол үлдээгээд одоо байлдан дагуулыг үргэлжилжсэн. Тэгээд найрамдлын гэрээ тогтоо ирсэн боловч нөгөө хаан тэр Жөндөөгөөс нүүгээд цухтаагаад бас цаашаа очиод эднэр бол нөгөө өглөө болгон сануулж байгаа гэдэг нь итгэж болохгүй хүмүүс. Одоо найрамдлын гэрээ байгууллаа гэчээд дараа нь довтолж иж магадгүй улсууд гэж ер нь Тангад улс мөхөөгүй гэдгийг одоо өглөө бүр сануулж байгаа Чингис хаан бүр одоо энэ бол одоо өнөөдрийн хятад юм байна шүү тийм ээ. Тэгээ одоо манжнарын дээд үг. Хойд хятадыг одоо хойд хятадыг эзэлж байсан манжнарын дээд үг л гэж одоо ойлгож болох юм да. За ингээд 1206-аас 1400-аад онд Монгол улсын түрүүний таны ярьсан эзэн том улс бий болсон. Тэгээд яаж мөхсөн? Яагаад тэр улс алга болсон? Тэр бас энэ Чингис хааны гэрээсэндээ бидний зовн зүдэн явж байгуулсан их улсыг тансаг одоо амьдралд өссөн хан хүүгүүд маань одоо эрх мэдлээ булаалдаад мөхөөчих үедээ гэж сэтгэл зовж байна гэд. Үнэн дээр бол тэр Чингис хааны байгуулсан анхны одоо тэр хууль журмын дагуу бүх одоо зүйлийг ингэж одоо нэгт нямбай ингэж хяналттай зохион байгуулалттай байсан энэ төрийг явандаа бол нэгдүгээрт хяналт суларсан. Одоо тэр санхүүгийн алд татврын хүмүүс нь бол голдуу муслим одоо уйгар зөрчин ухааны ийм хүмүүс одоо байсан. Тэгээ хяналт сулаараад ирэхээр айжмд алд татврын хэмжээ багаар сэмхэн одоо нэг хумслах маягаар одоо нэмсэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол Монгол одоо Чингис хааны залгамжлагчд маань бол олон хатадтай байсан. Олон хан хөвгүүдтэй эрдэм чадал бэлэг сайтай олон хан хөвгүүдтэй болсон эрх мэдлийн төлөө хоорондоо одоо тэмцэлдэх болсон. Одоо эхлээд одоо ах トゥ хоёр нэг ариг бүх хоёулаа хоёр тэмцэлдэж байсан. Ах トゥ хоёр тэмцэлж байсан бол сүүлдээ Ил хааны улс одоо Алтан ордон хоёр хоорондоо тэмцэлдээд нөгөө тэр одоо тэмцэл самуунаар нь худалдааны замч одоо 50 явж чадахгүй ийм хэмжээнд өрөөд одоо харийн нутагт биенийхээ эсрэг одоо зэвсэг зөрүүлэх ийм хэмжээндээ хүртэл эрх мэдэл одоо эдийн засгийн стратегийн ач холбогдолтой газар нутгаа булаалдах биенийгээ одоо хүлээн зөвшөөрөхгүй ийм байдал төрснөөр өөрөөр хэлбэл одоо гадны их хүчнээс илүүтэйгээр өөрсдийн дотоодын ив нэгдэл одоо тэр Юан улсын хаад гэтэл өчнөө одоо 6хан сар одоо хаан болоод жоохон хүүхэд 6хан сар болоод тэгэл одоо ордны хувилдаанд торлогдоод тэгээд дахин ойрхон одоо хаад солигдоод энд бол бас одоо тэр ордны тайган янз бүрийн гадны хүмүүсийн нөлөөч байсан. Тэгээд тэр бас одоо хааны хатд бол өөрсдийнхөө хүүгүүдийг одоо хан ширээнд суулгахын төлөө бас одоо янз бүрийн бүлэглүүд олон байх тусмаа дотроо хагаралдаа нэх болоод ерөөсөө ив нэгдэл байхгүйгээс л болж өөртөө унсан. Та түрүү бүр ярианы ихэнд хоёр том гүрнийг байгуулсан гэж хэлсэн. Тэр нэг нь болохоор хүннүү. Хүннүү. Тэгээд одоо өөрөлдөө нүүдэлчдийн түүхэнд хамгийн анхны одоо төр бас нь бол хүннүү байсан. Дараа нь бол Чингис хааны Монголын эзэнт гүрэн байсан. Тэгээд дэлхийд ингэж алдарч суугаад дурсаж явснаа одоо тэр эзэнт гүрэн улсны дараа Монгол нутагтаа ирээд хоорондоо бас ив нэгдэл байхгүй одоо улс төрийн бутралд ороод 14-өөс 17 дугаар зуун хүртэл хоорондоо тэмцсээр байгаа. Тэгээд бусдын иргэшил одоо энэ зөрчдүүдийн Умард Алтан улсыг байгуулж ирсэн тэр зөрчдүүдийн хойд одоо үеийнх нь бол манжнар одоо өмнөд буюу өвөр Монголыг дараа нь халах Монголыг дараа нь одоо баруун Монголыг ингээ одоо цөмөх маягаар ингээ үе шаттайгаар эслээд авчихсан. Наадах чинь тэр Юан улс 1368 онд Задран улсын дараа 120 шхүү орчим жил байж байгаа тийм. Тэгж яагаад Мин улс бий болсон. Мин улс бий болсон. За энэ Мин хятадын Мин улс гэдэг бол хааны төвтэй байсан. Манайх Бээжин Монголын том их гүрний нийслийг аваачсан. Тэндээсээ хөөгдсөн тийм. Тэгээ буцаж ирээд өөрийнхөө доголн төмөр хаан тийм буцаж тий арайч Монголд ирсэн. Тэгээ тэр үеэр урд талны хүчрхийг бол Мин улс байгуулагдсан. За Мин улс хичнээн ямар хугацаанд байсан гинэ? Мин улс бол 1368-аас 1644 он. За манжнарт эзлэгдэх хүртлээр оршин тогтносон. 1644 он. За энэ бол манж хүртэл буюу энэ яг хэн гэдэг хүмүүсийн Мин улс. Одоо хамгийн анхны хаан хүн одоо тэр бослогыг удирдсан Жу Юанжан гэдэг хүн анхны Мин улсын анхны хаан гэдэг хүн үү гэдэг нэр аваад өөрөө тариачин хүн тийм ээ? Хаан болсон юм биш. Тий. За тэгээд
тэр нөгөө хаан болж авангуудаа тэр хүчирхэг байсан эзэнт гүрний төвийг унгаацсан улсууд чинь нэгэнд унгаагаад авсан дээр бол монголчуудыг эзлээд авъя гэд одоо хүчээрээ Монгол руу бол маш олон удаа одоо довтолж одоо хар хоримыг хүртэл шатаасан. Зарим үед бол их хааны удмыг одоо ингээд нуган үр байвал голын самал, охин үр байвал үсийн самал гэдэг одоо нөгөө угсаа залгамжлагч байвал одоо хаан эрттэй байвал одоо аал гэсэн утгатай тийм одоо хэцүү тэмцлийн дундуур одоо мантгацсан хатан алтан уургийг таслахгүй явсаар одоо хэсэг хугацаанд 300 жил Батмөх Даян хаан, мантгацсан хатан, Төмөн цэцэг таан, алтан хаан гэдэг олон хүмүүс одоо Монголын тусгаар тогтнолын төлөө бүх хаадл бол нэгтгэл хоорондоо тэмцээд байсан. Тэгэд энэ одоо Батрлын ив нэгдлээ олоогүй юм эцсийн эцэд явж манжин иргэшэлд орох энэ манж гэдэг маань Мин улс өөрөө 1644 онд ингээд тийм Мин улс маань өөрөө манжин иргэшэлд одоо Лигдэн хааны үед гэсэн үг шүү дээ. Тэгээ Лигдэн хаан бол одоо манжнаар одоо Бээжин эзэлж авахаас арай өмнө одоо 34 онд зогтож яваад нас орсон. Манж улс гэдэг маань тэгэхээр одоо юу гэд нэрлэдэг Чин улс уу? Манж Чин улс. Манж Чин улс. Тэр нь Чин гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Чин гэдэг нь одоо ариун гэсэн одоо манж гэдэг бол тийм одоогийн одоо энэ харбины тэгээ яваад шүү дээ зүг хойшоо. Одоо мөгдөн Шиньян одоо мөгдөн байж та тий. Тэнд бол манжинарын нийслэл одоо зөрчдүүдийн нийслэл байсан. Тэгээд тэр мөгдөнгөөс чинь сүүлдээ Бээжин хятадыг довтолж аваад эзлээд ирэхээр Бээжинд ирээд 1640 одоо манж дайчин улс гэдэг чинь Дайчин гэдэг их чин улс гэсэн одоо үг шүү дээ тийм ээ. Тэгээд 1644 онд нийслэлээд тэгээд Бээжинд суучихсан. Тэгээд одоо энэ ч үндсэндээ 1900 он болтол явсан уу? 1911 нөгөө нэг Генри Пуйгээд одоо сүүлчийн эзэн хаан гэдэг шүү дээ тий. Одоо Гоминданы засгийн газар унгах хүртэл одоо манжчин улс байгаа л тэгээд нөгөө Манжгоо гэдэг тоглоомын засгийн газар байгуулаад тэгээ явсан. Энэ бараг 300 жил байх энэ том манжчин улсыг энэ хоёр хол Монголтой ямар маягаар харилцаанд байсан учраас Монгол ингээд өөрийнхөө юм бас нэг газар нутгаа байгаад үлдээд байсан. Тэгээ яг тэр манжчин улс манжнар маань эхлээд бол бас одоо Бээжин рүү хэд хэдэн удаа Бээжин рүү хятадын хойд хязгаар руу хэд хэдэн удаа уулгаланд довтолсон байгаа. Тэгэхээр Мин улсын хаан бол бас болгоомжлоод манжнар нүүдэлчин улсууд монголчууд бас нүүдэлчин улсууд эдгээр хүчээ нэгтээд холбоотон болчиход бид нар одоо дийлэхгүй болчихно. Тэгээд Лигдэн хаанд санал тавиад одоо манай улсын хэлийг хамгаалж өгөөч. Одоо Лигдэн хаан ч бол өмнөд одоо өнөөгийн өвөр Монголд одоо сууж ирсэн шүү дээ тийм ээ. Тийм учраас манай одоо улсын хэлийг одоо харгалзаж өгөөч. Бид нар цалин пүнлөө юм өгөө. Тэгэхээр одоогийн нөгөө энэ Мин гэдэг тэр улсын байх үед энэ талд нь монголчууд, энэ талд нь манжууд байдаг. Тий. Яг хоёр хоорондоо нийлэх хүчтэй болох учраас монголчуудтай Лигдэн хаантай яриад та нар бидний хэлийг инээс хамгаалж өгөөч. Инээс хамгаалж өгөөч. Мин ус уучраалаад исэн ба шүү дээ. За ингээ халах энэ нутаг одоогийн байгаа бидний нутаг энэ хэсэг чинь арай хараат ус маягтайгаа. Гэхдээ Лигдэн хаан юу өвөр монголуудтай манжууд хувилдж ягаад мань хүнийг дарж аваад ерөнхийдөө бол Монгол энэ маш их суларчсан ийм үед нөгөө манжин одоо хааны чинь ирэх мэдл маш том болоод тэгээ Монгол яхаараа чивэл яагаад Монгол руу нөгөө урдаасаа тэр олон их том нүүдэл явж байхдаа Монголд ирээгүй зогссон. Тэрийн арга хэмжээ яаж явагдсан бэ? Тэгээ тэр одоо ингээд нөгөө өвөр Монголыг эзлээд авангууд Монгол цэргийн хүч тэгээ өөрийнхөө цэргийн хүч нэгдээд ингээд хятадуудыг эзлээд тэгээд Бээжинг эзлээд авцсан. Дээр нь тэр хоёр цэргийн хүчний нэгдэл дээр эдийн засгийн бас бааз суурьтай. Тэгээ хүний тоо хүч нь нэмэгдээд ирэхээр за одоо бол нэгэнд өвөр Монголыг эзлээд авсан юм чи одоо халах руу одоо орох нь ойлгомжтой. Тэгээд дараа нь халахыг эзлээд одоо зүүн гарыг эзлээд ингээд манж дайчин улс гэдэг. Тэгвэл одоо Хятад бол байнга одоо удаа дараа бослого болж бас манж нарын эсрэг тэмцэл одоо ноёрхлыг эсэргүүцэж ингэж байсан. Тэгэхэд одоо монголчуудын цэргийн хүч бол Хятадын одоо бослогыг дарахад бол маш одоо чухал гэдэг нь бол мэдээж ойлгомжтой. Өөрийн дан ганц одоо манжин цэргийн хүчээр бол энэ том гүрнийг бас барьж ийн гэхэд төвхтэй. Тэгэхээр монголчуудын энэ цэрэг зэвсгийн хүчийг бол ашиглаж байсан. Тийм болохоор бол энэ цагаан хэрмээс хоошоо бол бас Хятад иргэдийг орохыг одоо хязгаарлаж байсан. Одоо Хувлын хааны үед ч хязгаарлаж байсан, Манжин хааны үед ч хязгаарлаж байсан. Сүүлд нь харин одоо тэр шинэ засгийн бодлогын үед одоо
их хүрээнд нөгөө Америкийн консул байгуулагдаад өрөндийн орнуудын нөлөө их хүрээ рүү ингэж ороод шууд бас харилцах маяг гарч ирэнгүүт нь харин хятадуудыг Манжин хаан бол маш олноор нь оруулаад энэ цэлийн хараа ерөө тэгээд энэ боломжийн одоо энэ хоол эдгээр газруудаар бол нэлээд одоо хятадын хэдэн оноос гэж манжууд хятадуудыг манайх руу оруулж ирсэн. Шинжлэхийн бодлого 1870-аад оны сүүл 1864 70-аад оны одоо сүүлээс эхлээл ер нь одоо монголчуудыг алдах нь гэсэн ийм шинж тэмдэг. Яагаад тэгэхээр ерөнхий одоо бас нэг гадаад дотоодтой харилцаанд өөрчлөлт орж эхлээд тэгээ 1911 онд бол бүр хүчтэй болж эхэллээ. Тэгээ Манжин Богд хааны засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй одоо 20 онд бол их цэрэг оруулсан шүү дээ. Бүр хятад цэрэг оруулаад тий. 1920 онд хятад их цэрэг ороод тэрийг бид нөгөө баруун үнгээр нь байхсан Оросуудын тусламж байгаа хөөх маягаар ингээд нин шинэ үеийн түүхийг хийсэн тийм. Тэгэхээр энэ үеэр одоо хугацаа бага учраас ганцхан асуудлыг тойруулж ярих гэсэн юм л да. 1911 оны 12 сарын 29 гэдэг байна. Тий. Монгол улс өөрийгөө тусгаар тогтносон гэж зарласан. Тэгсэн. 2-3 хоногийн дараа бүгд найрамдах хятад улс байгуулагдлаа. Энэ бол одоо Манжу гүрний бүх хэмийг хүлээж авнаа гэж зарласан өөрсдөө. Тэгээ манай хуруу одоо бид нар та нарыг одоо эзэн маягаар хандахаар үгүй бид нар таанд хамаагүй бид та нараас төрүүлээ тусгаар тогтнолоо зарлцсан. Та нар хэм бэ бид мэдэхгүй маягаар харьцсан тийм ээ. Ийм нэг 2-3 хоногийн түүхийн зөрөөн дээр нэг нь дефакто улс гэж төрүүлээ зарлцсан байдаг. Нөгөөх нь хойноос нь зарласан байдаг. Гэдэг дээр явсаар байж байгаа л хамгийн сүүлд Монгол улсыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Өөр хожим дээр Яалтын гэрээгээр л хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Оросуудын Америк англичууд өгсөн хүчтэй шахалтын үр дүнд Монголыг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэсэн цаадуулан зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд Орос, Англи, Америк хоёр тэгвэл тэр монголчууд чинь бие дааж улс болж чаднаа. Хятадын биш байна гэдгийг тэгвэл бүх нийтийн санал асуулга явуулгал та гэж ийм нөхцөлтэйгээр Яалтын гэрээ дууссан тийм ээ. Энийний үр дүнд 1949 онд монголчууд энэ 46 онд энэ олон нийтийн Яалтын ердөөсөө дараах хойдон жилийн юм биш. Энэ олон нийтийн санал асуулгыг яваад бүх монголчууд 99% билүү бид бие даas улс байна гэж хэлээд ингээд Монгол улс тусгаар тогтсон 46 онд 1940 хэдэн онд хятад улс Монголыг хүлээн зөвшөөрсөн бэлээ бие даасан улс гэж. 1640 одоо 46 онд санал асуулга болоод тэрний дараагийн үр дүн 47 онд тэгтэл ер нь бол одоо санал асуулгын үр дүнг одоо бас хүлээн зөвшөөрөх одоо энэ бол бас шин түүхийн асуудал учраас би зарим юм бас сайн нарийн мэдгүй одоо санал асуулгын үр дүнг бол ерөнхийд нь хүлээн зөвшөөрнө гэсэн боловч нэгдсэн үндэсний байгууллагад орохдоо бас хориг тавьсаар л байсан. Тий 61 онд. 61 онд хүртэл тий. 1949 онд Монгол бүгд найрамдах хятад улс гэж байгуулагдаад. Тэгээд бүгд найрамдах хятад улс гэж байгуулагдаад бүгд найрамдах хятад ард улс. Бүгд найрамдах хятад улсын нь ерөнхийдөө Чанкай шиг нь Тайван руу гарчаад тэндээс хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү. Бүгд найрамдах хятад ард улс бол хүлээн зөвшөөрөөд Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны орн. Тийм учраас Монгол улс урд хөрштэйгээ харилцааг бүгд найрамдах хятад ард улстай харилцаа гэж нэг байна. Бүгд найрамдах улс буюу өөрийгөө зугтсанд Чанкай шигийн ерөнхийдөө хүлээн зөвшөөрөхгүй тэр хүмүүс нүүбд хүлээн зөвшөөрөд оролцохгүй байсан гэсэн ялгаа байгаа тийм ээ. За тий та бид ингээ богино хугацаанд ч гэсэн манай түүхийн олон ийм эдрэтийн асуудлуудыг сайн бүрэн ойлгохгүй хүмүүс нөгөө маш олон юм үйл явдал болсон учраас ойлгоход хэцүү тэр асуудлыг ингээд 20 хэдхэн минутын дотор ингээд аялаад өнгөрлөө. Энэ амархан биш. Гэхдээ ямар ч гэсэн хүмүүсийн бодолд улс төрийн энэ хаана ихтэй юунд дууссан бэ гэдгийг талаар та үнэхээр гайхамшигтай хурдан богино хугацаанд энэ сайхан мэдлэг өгсөн талархаж байна. Их баярлалаа. За хүн төвлөгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор түүхч, доктор, профессор Содномын Цолмон оролцлоо. Их баярлалаа та бүхэнд.